Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Хүмүүн Биедан амьдрах төрийн бас байгууллагаас тэгш хүртээмжтэй болын аяныг эхлүүллээ. Тэд энэхүү аянаар дамжуулан үйлчлэгээний байгууллагуудыг тэрэгцэртэй хүн чөлөөтэй үйлчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж тэгш боломж олгохыг уриалж байгаамаа. Тэд Орхон аймгийн иргэдийн ихээр үйлчлүүлдэг Хаан банк, засаг даргын тамгын газар, өргөө кинотеатр, бүсийн оншилгоо, эмчилгээний төвүүдийн удирдлагуудтай уулзаж энэхүү аянд нэгдэхийг уриалж байна. Тэгээд би Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2018 оны 11-р сарын 15-ны өдрийн А304, А699, А460 дахь тушаалаар энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх оролцоо хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр батлагдсан байдаг. За энэ хөтөлбөрийн хүрээнд Орхон аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бол 2019 оны 9-р сарын 6-ны өдрийн Орхон аймгийн засаг даргын 02 2302 тушаалаар үйл ажиллагааны төлөвлөгөө 2019-с 2022 оны хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан байдаг. За энэ үйл ажиллагааны хүрээнд бол байгууллагууд тэр хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан өөрсдийнхөө жил болгоны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бий болгох, тэгээд тэдний эрүүл мэндийн үрмэцэх хэрэгцээнд нь шаардлагатай тусламж үйлчилгээнүүдийнхаа журмыг гаргах байдлаар анхаарч ажилладаг гэсэн. За манай эмнэлгийн хувьд бол одоо шинээр засвар хийгдээд шинжлэгдэж байгаа тасаг нэгж болгоны засварт нь тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар бол дандаа бодолцож анхаарч ажилладаг гэсэн. Шинээр засвар хийгдсэн тасаг болгон дээр нөгөө бие засах хөрөөнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аль болох амархан байдлаар тэнцээ хэрэгцээг хангахтай. Тэгээ хөрөөний хаалган том байх, тэр бие засах хөрөөний доторх юун дээр тэрэгцэрэн чөлөөтэй эргэж гарахаар тэгээ нөгөө тусгай зориултын нөгөө бариултай ийм байхаар зохицуулаад ихэнх тасгуудын маань юунд харьцангуй гайг болсон байдаг. За энэ яралтай тусламжаар эмнэлгийн артлын хаалгуй, хойд хаалгуй яралтай тусламжийн хаалгаар орж ирсэн тохиолдолд тэрний нөгөө замынхан налуун тэр нь бол яг стандартын шаардлага хангасан налуун замтай тэгээ том ачааны лифтээр тэрэгцэртэй хүн дээштэй шуух боломж бол бүрэн байдаг. Бусад хэвтийн эмчилүүлэх тасгууд маань сая хэлсэнчлэн тэн дээр нэг тэрэгцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төвөгтэй хүндрэл учруулахар байдал бол харьцангуй засагдсан гэж үзсэн. За энэ нэг асуудалтай байдаг юм амбулаторийн тусламж үйлчилгээнд дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлтэй орчин зүүн хангалтгүй юмнууд бол байгаа. Мэдээж олон жил лифт ажиллахгүй байсныг өнгөрсөн 2021 оноос орон нутгийн хөрөнгө оруулалтаар лифтний засварын ажил хийгдээд одоо лифт нь ажилдаг болсон. Гэхдээ энэ нөгөө лифт дээр үе Оросын лифт ашиглагдаж байгаа. Гэхдээ яг зай талбай бага боловч бас дээш доошо давхрууд руугаа тэрүүгээр дээш доошо гарах боломж бол бүрэн бол байгаа. За энэ жил 2022 оны хувьд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар амбулаторийн засварын ажил хийгдэх байгаа. За энэ засварын ажил дээр бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх талаар бүх чадах хэмжээндээ бүх боломжийг хангаж ажиллахаар ингэж үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж ингэж ажиллаж байгаа гэсэн. Хийж чадахгүй юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа тэрэгцэртэй иргэд нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөл хүртээмжийн асуудал хөндөгцөр байдаг. Учир нь үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхэд тэрэгцэртэй иргэдэд зориулсан налуу зам, орж гарах хаалга, цахилгаан шат цэргээс болон өдөр тутмынхаа амьдралд биедан оролцоход хүндрэлтэй байдаг. Иймд дээрх аяныг эхлүүлж байгаа талаар их сурвалж мэдээллээ. Намайг Ганчмыг гэдэг манай Хүмүүн Биедан амьдрах төв аймгийн тамгын газартай хамтраад өнөөдөр ээлтэй орчин гэд аяныг зарлж байгаа. Эрдэнэ хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүхэл байгууллагуудад хүртээмжтэй дэгш хүртээмжтэй болъё гэсэн ийм уриалгатай нэг жилийн аяныг зарлж байгаа. Манай аян нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон ер нь ямар ч бүх насны хүмүүст тийм ээлтэй орчныг бүрдүүлээч. Ямар ч хүн ороод үйлчлүүлсэн тийм саадгүй байх. Тийм орчныг бий болгооч гэж
гэсэн зорилгоор байгууллагуудад ийм уриалга гаргаж байгаа. Тэгээд манай уриалгад нэгдэж энэ аяныг бас дэмжиж ажиллаж байгаа олон байгууллагууд байгаа. Тэгээд энэ аян бол 3 сарын 1-ээс эхлээд дараа жилийн 3 сарын 1 хүртэл явагдана. Тэгээ манай энэ аянд нэгдээд хүртээмжээ сайжруулсан 3 байгууллагыг эх жилийн 3 сарын 1-нд шалгаруулад тэгээд бас бусад байгууллагуудтай бас ийм үлгэр жишээ болох бусад байгууллага, бусад аймагуудад ийм төвөнд дэлгэрүүлэх ийм ажлыг хийх юм аа. Бид нар бас энэ эмнэлгийн орлогч сархтаа нь олцсон. Тэгээд бидний бас уриалгыг аягүй сайхан дэмжиж хүлээж авч байна. Тэгээд энэ 22 оныхоо төлөвлөгөөнд ийм засвар хийхт угаасаа тийм төсөв мөнгө шийдүүлсэн юм байна. Тэгээд энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аль болох ээлтэй орчныг бүрдүүлнэ. Тэгээд энэ 3 давхар руу гарах, 2 давхар руу гарах энэ асуудлыг шийдэн лифтэд засаж ажиллагаанд оруулж байгаа гэж байна. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол хамгийн их үйлчлүүлдэг нь одоо эмнэлгийн эрүүл мэндийн үйлчлэгээ авах гэж эмнэлэг дээр ирдэг. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэн тэр дундаа тэрэгэн зэртэй иргэн ингээд 2 давхар 3 давхар руу гарахад айгүй хүндрэлтэй байдаг. Яг бидний нэг үзүүлдэг эмчнэр маань өөрсдөө нэг 3 давхартаа 2 давхартаа сууж яадаг. Тэгээ 3 давхарт гарахад бол ямар ч асуудалгүй болж байгаа юм байна. Одоо лифтний ажиллаад харин 2 давхарт сууж байгаа эмчнэрийг аль болох 1 давхарт 3 давхарт нь ингээд суулгах тий 2 давхар руу лифт 3 давхар руу лифтээр гарчаад доош 2 давхар руу гарахад бас боломжгүй байдаг юм байна л да. Тэгээд ер нь энэ гаднах энэ налуу шат доторх нойлын асуудал, лифт гэдэг энэ бүгдийг бол энэ жилийн хугацаанд бол засаж сайжруулнаа. Тэгээд манайхаас бас стандарт те яг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тэр нөгөө нэг стандартууд гэж байдаг. Хүртээмжийн стандарт гэж. Тэр стандартуудыг бас бид нартай хамтарч биднээс заавар зөвлөгөө авч ингэж хамтарч ажиллана гэдгээ сая илэрхийлж байна. Улсын хэмжээнд нийт хөгжлийн бэрхшээлтэй 107 мянга орчим иргэд байдгаас 21 мянга гаруй нь хөдөлгөөний бэрхшээлтэй буюу тэрэгэнцэртэй иргэд байдаг. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо нь Орхон аймгийн нийт хүн амын тоотой дүүцхүүц хэмжээнд байгаа юм.